За юуны өмнө хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, найдлаа дарга болон байнгын хорооны улсын хурлын гишүүд та бүхэнд бас талархал илэрхийлмээр байна. Яагаад гэвэл энэ бол бас маш чухал сэдв бид нар авч үзэж байгаамаа. За 2024 оны 7 сарын 9-ний өдөр байгуулагдсан засгийн газар нийтдээ 578 зөвлөл заалттай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Тэр 578 зөвлөл заалттай мөрийн хөтөлбөр нь 11 хэмжих нэгжээр 4 жилийн хугацаанд Монгол улсын хөгжлийг ахиулна гэдэг зорилго тавьсан. Тэр 11-ийн хамгийн ихэнд нь болохоор хүний хөгжлийн индексийг 2 оронтой тоо руу оруулна гэдэг зорилгыг тавьсан. Одоо 197 улсаас Монгол улс хүний хөгжлийн индексээр 104-р байранд явж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ засгийн газар өмнөх засгийн газрынхаа бодлогын зорилтыг өвлөн авсан учраас 2028 он гэхэд Монголын хүний нөөцийн индекс 100-аас дотгошоо буюу 99 юм уу 98 руу орж ирнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. Хүний хөгжлийн индексийн 3 тулгуур байдаг. Нэг нь бол яг эрүүл мэндийн тулгуур, нөгөөх нь боловсролын тулгуур, гурав дахь нь орон байртай холбоотой наацхийн хэрэгцээний тулгуур байгаа. Тэр энэ эрүүл мэндийн тулгуур үзүүлэлт маань Монгол улсын засгийн газрын зорилтын номер 1 болцсон байна. Энэ утгаараа энэ сэдвийг буюу энэ асуудлуудыг бид нар маш нарийн шинжилж ямар нэгэн төсвийн хэмнэлт, ямар нэгэн хоргийн ард дээр хасалт таналт хийхдээ асар болгоомжтой, амьдралтай, улс өртөө судалж шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. За энэ нэг том хавцыг үзүүлье. Хамгийн сүүлд Дархан уулын аймгийн иргэн Халтар гэдэг 76 настай хүн 57 настай гэдэг охиныхоо хор тавдрыг эмчлүүлэхэд, хятад улсад эмчлүүлэхэд шаардлагатай хандив хүссэн захиа. Энд нийтдээ ингээд 100 гаруй захиа байна. Хамгийн доотлолд 7-8 настай хүүхэд байгаа. Хүний эрхийн дэд хороо ахалж байгаа учраас яг энэ одоо өвчин зовлон тусчлаа, хандив өгөөч энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн Монгол улсын иргэдийн хүсэлтүүд ирж байгаа. За мэдээж олон саналууд ирж байгаа. Хүний эрхийн үндэсний комисс шилжүүлэх газрын шилжүүлдэг зүйлүүд байгаа. Яг энийг уншихаар бол яг үнэндээ хэлэхэд бас маш хэцүү. Төрийн ордны баруун хаалган дээр тэрэгэнцэртэй иргэн миний мэдих 2 жил сууж. Бас 2 дотны хүн нь эмчилгээний зардал байхгүй гэд хүн хүний царай харсан байдалтай л сууж байгаа. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар нэг талдаа асар том бодлого ярьдаг, зорилт төвшүүлдэг ч гэсэн өнөөдөр амьдрал дээр яг ийм тулцсан асуудлууд асар их байгаад байгаа юм аа. Тийм учраас бид нар ер нь бол чин бүрэн сайд гэхээс илүүтэйгээр Монголын эрүүл мэндийн яам, засгийн газрын энэ одоо гүйцэтгэх засаглалын энэ салбарт бид нар туслая гэж байгаа, их хурл туслая гэж байгаа. Өөрөөр хэлбэл яаж үе шаттайгаар эрүүл мэндийн салбарын төсвүүдийг нэмэх юм, тэрнийхэн шилэн тунгалаг ил тод байдал, зарцуулалт нь ямар байх юм, тэрэнд одоо няцаагдшгүй үндэслэл бүхий төсвүүд нь юу байх юм, тэр нь яагаад чухал юм, яагаад Монгол улсын иргэн хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй, энэ нь шууд утгаараа холбоотой юм бэ гэдэг дээр бид нар улсын их хурл, хууль санаачлах, батлсан хуулиндаа хяналт тавих энэ эрхийнхээ хүрээнд өнөөдөр энэ асуулгыг тавьж байгаамаа. Тэр байнгын хороо бас үүнийг бас сонор сэрэмжтэй хүлээж авч хилцүүлж байгаад баяртай байна. За 2025 оны 8 сарын 26-ны өдөр чин бүрэн сайдад 2 хуудас бүхий асуулга явуулсан. 9 сарын 29-ний өдөр буюу 27 хоногийн дараа надад нийтдээ 15 хуудас 5 бүлэгтэй ийм одоо хариулт ирүүлсэн юм аа. Тэгэхээр юу гэж хэлэх чинь гэхээр яг одоо ингээд мэрэгжлийнхэн буюу эмч гишүүн улсын хурлын 126 дотор 4 байгаа. Бэйсэн гишүүн байна, Тухайн гишүүн байна, Мөнх сайхан гишүүн байна, чин бүрэн сайд байж байгаа. За дээрэс нь уучлаарай. Гамаа гишүүн байж байгаа. Хүлцэл өчи. Тэгэхээр эднэрийг та нарыг ярихаар бид нар за ямарч эднэр маань ингээд болж байгаа бах, мэрэгжлийн зүйлүүдэд ярьж байгаа бах гэд найдчихдаг. Гэтэл энэ чинь зөвхөн одоо нөгөө эмч мэрэгчлээ гишүүдийн асуудал гэхээс илүүтэйгээр Монгол улсын хууль тогтоогч гишүүн болгоны үндсэн хуулийн өмнө тангар өргөсөн субъект болгоны хариуцах мэдэх ёстой ойлголт болчиход байгаа юм аа. Тийм учраас ингээд төсөв гингүүт маш олон асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр энэ дотроо жишээлбэл нодлон жил ерөнхийлөгчийн хориг гэх төсвийг алдагдaltaгүй батлангууд хөрөнгө оруулалтын зардлуудыг бүгдийг нь 20% тэгшдгээд хасангууд ард нь ямар асуудал үүсэж ийн гэхээр эмнэлгийн зайлшгүй зардлууд танагдсан. За зарим нь тоногдсон. Ингээд яаж яах гэхээр бэйлийн маска хүртэл эмчнэр өөрсдөө авч яана гэдэг асуудал үүсчихэд байгаа. Энэ утгаараа бол нэг гарц байгаа нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол улсын төсөв нийцж байгаа эсхийг нийцүүлж хянах үүрэг нь аудитэд байдаг хэрнээ хийж чадахгүй байгаа шалгуур үзүүлэлт байхгүй байгаа. Тэр энэ дээр эрүүл мэндийн яамнаас бас санал дүгнэлт боловсруулж өгмөр байна. Ингэж чадах юм бол биднэрт нэг гарц байна. За манай Харвард төгссөн Гангмаа гишүүн эмч мэрэгчлээ энэ чиглэлээр олон туршлагатай сая одоо